За, энэ гурийн ниёт ява гэдэг дүрм үзнэ. Өмнө хэдүүлээ ниёте гэдэг дөрвөн өөр утгыг бол үтсэн байгаа тий. За, тэр нь болохоор зөвхөн ниёте гэж байсан бол одоо энэ дээр ва гэд энэ шар өнгөөр ва гэж нэмэгдсэн байна. За, ва нэмэгдээд ирэхээр юу болдог юм бэ гэвэл энэ дээр онцгой тохиолдолд ашиглана. Жишээ нь би одоо Бата уянга бит гурав ингээд ажил хийдэгтэй. За ингээ ажил хийдэг манай компанид. Тэгээ ерөнхийдөө бол одоо энгийн цалинтай хүн гэх юм бол одоо сард 2 сая төгрөг энэ төр авдаг гэж манай Бата уянга энэ төр 2 саяыг авдаг байлаа гэж бодъё те. Тэгсэн чинь миний хувьд гэсэн чинь би бүр 50 саяыг сард авдаг байлаа гэж бодъё. 50 сая. Тэгэхээр энэ дээр юу хэлнэ гэхээр одоо шинэ одоо тэр компаниас нэг хүн за танай ажилчид ер нь бол одоо цалин дунджаар хэдэг авдаг вэ гэж асуусан чи захирал ерөнхийдөө бол 2 саяыг авдаг. Гэхдээ одоо хүн болгоноос шалтгаалаад муу 50 сая авдаг хүн ч гэсэн манай ажилд байгаа. Хүнээсээ шалтгаалаад 50 саяыг авдаг ч гэсэн тийм хүн байгаа гэж одоо тийм онцгой тохиолдолд хэлэх нь байна. За энийг хэдүүлээ өнөөдөр үзнэ гэсэн үг. За энийг хэдүүлээ японоор орчуулах юм бол Ару нани нани но баи ва соую сuru koto mo aru гэж. За токубицуна рей но токи ни цукау буюу токубицун энэ нь токубицу шүү. Токубицу онцгой гэсэн үг. Токубицуна гэхээр онцгой рей буюу жишээ. Рей но токи ни цукау буюу онцгой тохиолдолд хэрэглэнэ гэсэн цукаа гэдэг нь хэрэглэх токи гэдэг маань болохоор юу вэ? Үед гэсэн үг те. Тэгэхээр токубицунарэ но токины цукаа буюу онцгой тохиолдолд хэрэглэнэ гэсэн үг. За хэдүүлээ монголоор харах юм бол ямар нэгэн юмнаас шалтгаалаад зарим тохиолдолд ийм байх ч боломжтой. Зарим тохиолдолд манай ажилтнанд 50 саяыг авахулч одоо байх боломжтой гэж хэлж байгаа гэсэн. Олон янзын нөхцөл байдлаас зарим тохиолдолд онцгой эсвэл өөр үр дүн гарахыг хэлнэ гэж юм тийм. Бүгд тийм биш. Гэвч зарим бас нэг ийм тохиолдол байгаа. Бүгдээр манай ажилтнууд 50 сая төгрөг авахгүй ч гэсэн бас гэхдээ бас 50 сая авдаг ч тийм бас тохиолдол бол байгаа гэж хэлж байгаа гэсэн. Тэгэхээр энэ маань токубицунаре гэхээр тийм онцгой тохиолдол. Би сард 50 саяыг авдаг. Би онцгой байгаа зүтэй тий. За сэцэц око хоёлаа хэдүүл үзье. Холбоос энэ үзье тий. Катачи буюу сэцэц око холбоос энэ үзье. За тэгэхээр мэши дээр нэр үгээр нэмэх нь ниёттэй ба. Мэши ниёттэй ба. Зөвхөн мэши орно. За хэдүүлээ тэгвэл шууд ребон руу оръё. За ребонээ бүтэн уншаад дараа нь орчуулъя те. Хитони йотте кюрё ва чигаймасу. Demo kanojo wa 500万円です。これは特別な場合です。Энийг манай ойлгосноо. За энэ юу гэсэн үг вэ гэхээр хитоны йотте энэ чинь нөгөө нэг яг энэ 10 дугаар хичээл дээр бид ниётте буюу тайо гэдэг юунаас шалтгаалаад бамен буюу ямар нэгэн нөхцөл байдлаас шалтгаалаад өөр байдгаа гэдгийг хэдүүлээ үзсэн штэ. Тэр энэ өгүүлбэр дээр гарч ирж байна. Хитоны йотте хүнээс шалтгаалаад кюриова чигаймас буюу цалин өөр байдгаа. Цалин өөр байдгаа. Гэхдээ демо каножо wa 500万円です。гэхээр демо гэхдээ тэр эмэгтэй каножо эмэгтэй хүний талаар ярьдаг каножо ярина тий. Эрэгтэй хүний талаар ярьж ивэл каре энэ эмэгтэй гэдэг ханц байхгүй болчихно. Каножо гэдэг энэ эмэгтэйгийн ханц нэмэгдэхээр каножо гэж уншина. Каножо wa 500万円です。буюу за манайхаа энэ Японы мөнгөнд тэмдэгтийг мэдхөлөө. За 500万гэдэг маань юу гэсэн үг вэ гэхээр за хэдүүл харъя. 500 гэдэг маань болохоор 500 шүү дээ. Тэгээ ман болчоороо хэдэн тэг байх вэ? 4 тэг байдаг. Хэдүүл харъя.
Sorry, харагдаж байна уу? 1, 2, 3, үе 4. Хитоны ёдтэйва Кюре ва чигаямас хүн хүнээс шалтгаалаад цалин өөр байдаг. Гэхдээ тэр эмэгтэйгийн цалин бол 500 дэс буюу 500 гэдэг чинь 500. Тэгээ ман болчоор 4 тэгтээ ардаас нэмнэ гэсэн үг. 1, 2, 3, 4 гэдэг 4 нь тэр нэмчихэж байгаа. Тэгэхээр эн чинь юу 5 сая йен болж байгаа гэсэн үг. 5 сая йен ч одоо Монгол мөнгөөр энэ 24 төржүүлэх юм бол сард 120 саяыг авдаг байж болох юм тий. За тэгээд Корева токобицуна бай дэс буюу энэ Корева энэ бол токобицу гэдэг маань болохоор онцгой бай дэс тохиолдол. Энэ мад онцгой тохиолдол. Энэ урт өгүүлбэрийг хэдүүлээ ниётэва гэд зөвхөн энэ ниётэва гэдэг дүрмийг ашиглаад энэ өгүүлбэрийн утга санаа нюансыг гаргах чинь гэсэн. Тэгэхээр хитониётэва Кюрёга 500万円の人もいます。дахиад уншийе. 人によっては給料が500円の人もいます. Буюу хүнээс шалтгаалаад цалин 5 сая йен авдаг тийм хүн хүртэл байдгаа. Ийм онцгой тохиолдол бас байдгаа. Гэх үед ниётэва ашиглана гэсэн үг. Окей, ойлгосноо. За дараагийнх нь. Куни ниётэва осаке га кинши сарете иру токоро мо аримасу. дахиад уншийе. Куни ниётэва осаке га кинши сарете иру токоро мо аримасу. За хэдүүлээ одоо нэг бүрчлээ орчуулъя. Хүний ниётэва болохоор юу лээ? Улс орноос шалтгаалаад осакега кинши буюу осаке гэдэг чинь болохоор юу лээ? Арх. Га кинши гэхээр хориглосон гэсэн үг. Хоригддаг. Кинши сарете ирүү буюу хоригддаг. Токоромо аримас буюу зарим улсад арх уухыг хоригдогч тийм газар бас байгаа. Гэхдээ энэ айгүй тийм онцгой тохиолдол. Энэ бол тийм ер нь бол тийм одоо бүх улс орн бол тийм биш. Гэхдээ тийм одоо юу ч гэсэн тохиолдож гэсэн байгаа гэдэг үед энэ дүрмийг ашиглах юм байна тий. За цаашаа хэдүүлээ явъя. За энэ бол яг өмнөхтэй 10 дугаар дүрмтэй адилхан. Миний 10 дугаар хичээлтэй адилхан. Ниёте. Гэд ниётегийн өмнө орж байгаа нэр өгнүүд нь дандаа хито, башо, куни, какко, мисе, каша, жикан, хи, йоби, шу, жо, кё, бамен, кисэцү, тенки гэсэн энэ өгнүүдийг бол айгүй ашигладаг байх нэ. Гэсэн чинь ниётевагийн артаас орж байгаа энэ өгнүүд нь артлын энэ өгнүүд нь чигав, өөр, котонару, кавару, ироиро, самазама, сорезоре гэдэг энэ өгнүүдийг ч гэсэн энэ артлалт нь бас ашигладаг байх нэ.